Энэ хилцээ гэрээг бол дэмжихгүй байгаа. Энэ ерөөсөө хилцээр хийгээгүй байна. Одоо бид нэр ихний ээлжинд батлагдчихад байгаа. Баталсан гэрээгээ бид нэрээ яриулаад байна шүү дээ. Ихний ээлжинд гэдэг нэртэй. Энэ батлагдсан байгаа гэрээг харахад бол энэ Монгол улсын сар тогтнолтой шууд холбогдож байгаа. Наад зах нь ингэн нэр яриа заалт болгомоор нь яг. Ингэн нэрлэхэд 20 жил бид нэг улстай ингээд үн тогтвортой үнээр худалдаа авалт хийн гэдэг бол бид нэр одоо ингээд эрчим хүчний хувьд шатхууны хувьд одоо эрсдлээсээ гарч ийнэ гэж хэлэх гээд байна. Миний нэг шүд юм та битийн нэг яриад байгаа. Тэгээд эрсдлээсээ гарах гээд байна гэдэг. Гэтэл эн чинь онлоороо юу вэ гэхээр нэг газраас тогтмол авнаа 20 жил авна гэдэг чинь их зэрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Өмч тэр биелүүлэлт тэр юу ч тохиолдож болно. Манайтай гэрээ хийж байгаа айл дайнтай байгаа. Одоо жишээлбэл дроны халдлагууд хүртэл явж байгаа тийм янз бүрийн юмнууд явж байгаа. Бид нэр өнгөрсөн ковидын үед нэг үйлдвэрт гэмтэл гарахад гээд нэг шатгууны хомсдолтой нүрт болж үлдсэн шүү дээ. Энд чинь ингээд цаад айл хүссэн хүсээгүй гарах эрсдлүүд тохиолдсон тохиолдолд бид нэр төлшгүй болох гэж шүү дээ. Тийм. Тэгэхээр Монголын уулуурхан яам энэ ер нь энэ шатгуун хариуцсан одоо сайд нар зам тээврийн сайд одоо жишээлбэл энэ дээр тодорхой байх хэрэгтэй. Өөрийнхөө бас байшин бодлогыг бас нэгтгэж явах хэрэгтэй засгийн газар дээр. Ер нь энэ олон улсын гэрээ контрактер батцах сайд бас дуурч явах хэрэгтэй хаана вэ? Ганцхан тууны асуудал бас биш байгаа. Тэгэхээр засгийн газар цаашдаа ер нь Монгол улсын гал алдахгүй байх дээр олон их үйлсүүрээс худалдаа авалт хийдэг байх дээр ажил хийх ёстой. Тиймээс өнөөдрийн нөхцөл ийм байна гэж хэлээд бид нар 30 жил болсон шүү дээ. Одоо 2022 онд энэ асуудал орж иж байхад өнөөдөр Монголын байгаа байдал ийм ээ гэж сайд нар ярьж ирсэн. Тэрнээс хойш их үйлсвэрээ нэмэх жишээл урт хөршөөсөө бид нэр илүү сайн чанарын бензин авах боломжтой бүх сайд нар мэдж байгаа. Бүх хурлын гишүүд мэдж байгаа. Авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийхээр нэг их найд төгрөгийн асуудал үүсдэг гэдэг. Заавал төр өөрөө сав хийж явах гэдэг. Энийг хувийн хвшлүүдтэйг яриад хийж болно. Яриа хэлцэр хийхгүй өнөөдөр хүртсэн. Тэгчээд өнөөдрийн нөхцөл байдал дээр ийм байгаа юм чинь бид нэр ингия гэдэг бол энэ байж боломгүй зүйл байна. Энэ таны хэлсэн бас одоо зөвхөн шатгууны асуудал байгаа гэхгүй цаашлаад бас Чингис хаан засгийн онгоцны буудлын менежментийг бас хариуцах. Тэр нэг ингэж яг нэг цогцлбор комплекс гэдгийг одоо цогцлбор гэдгээр нь тэр чигээр нь онгоцны буудлын юм шиг ойлгогдоод байна гэдэг. Тэр үед бас байж болно. Цогцлбор байгуулна гэдэг нь тэр нэг цэнэглэх цогцлбор шинээр хийх байхгүй. Тэр сав мавын ингээд baаш. Цэнэглэх цогцлборыг нь одоо хамтарсан компани эзэмшнэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдах байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Яг л ингээд судсаа бариулчаад цусныхаа урсгалыг бариулчаад би хараат биш гэж ярьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингээд тодорхой байр суурьудаа хэлэх хэрэгтэй. Дээр нь одоо парламентын гишүүд, парламентын одоо намын бүлгүүд ийм гаргаж байгаа саналыг тусгаж энэ хэлцээр дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа ингээд хүч төрөөд явж ерөөсөө болохгүй.